За саяхан олон нийтийн сүлжээгээр улсын хурлын гишүүн Муратад 2 жилийн турш дарамтлуулсан гэх эмэгтэй Мурат гишүүний өөрт нь бичсэн мессеж, илгээсэн зургуудыг нь олон нийтэд дэлгэсэн юм а. За үүнийг дэлгэсэн Бахитгүл гэх эмэгтэй улсын хурлын гишүүн гэхээр л бусдыг дээрлэгдэг, ёс зүйгүй байх ёстой юм уу гэсэн шалтгаанаар Мурат гишүүний эсрэг гомдлыг Баян-Улгийн аймгийн Цагдаагийн хэлтсэд гаргасан бол Мурат гишүүн түүнийг нэр хүндэд халтсан гэх шалтгаанаар мөн Цагдаагийн байгууллагт гомдол гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор бид Бахитгүлтэй холбогдож хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар тодрууллаа. Хотод хизээ ирэх вэ? Хотод одоо би дараа 7 хоногоос одоо хэвлэлийн хурал хийх шаардлага гарвал очино. Мурат гишүүний гомдолтой холбоотойгоор өөрөөс чинь тайлбар авсан уу? Авсан. Тий, байцаал бүх юм авсан. Одох баримт бүгдийг би өгсөн байгаа. Үйл юм байгаа. Зөв. Эргээд хариу хэлнэ гэнэ үү танд тэгээд? Одоо хариу өгөх нь ер нь өгч байгаа шүү дээ. Өнөөдөр Иргэн Бахитгүлийн гаргасан гомдол хэвлэлт өгсөн ярилцлагатай холбоотойгоор улсын хурлын гишүүн Муратын зөвлөх мэдээлэл хийгсэн боловч тодорхойгүй шалтгаанаар суслагдсан юм а. За уг нь олон нийт энэ хэргийг хинийгээ дарамтлсан тэр зурган дээр хүн Мурат гишүүн мөн бишиг сонирхохоос илүүтэй улсын хурлын гишүүдээс ёс зүйн хийж байгаа. За шил дараалан гарч байгаа эрхэм гишүүдийн ёс зүйтэй холбоотой хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдэж гишүүдэд ёс зүйн хариуцлага тоосдог тогтолцоо тогтох эсхийг нийгэм чих тавин хүлээсээр байна.